За энэ шинэ Market Wizards гэд гарсан байлээ. За Next Generation гэдэг одооны үеийн арилжаачдын тухай тий. Залуу. За энд харах юм бол нэг юм юуны талаар байгаа даа тий. За нэг залуу хөгжмийн сургуульд сурдаг байжгаад сургуульд сурахаасаа ахуулаад арилжаа хийдэг болоод сургуулаа хаяад эцэгхээсээ ааваасаа мөнгө зээлж арилжаа хийдэг болоод тэгээд $500 сая хийсэн гэдэг ч юм уу те. За энд нэг өөр нэг хүний бас түүх байгаа нэг $5,000-ыг $100,000 болгосон хамгаалтын ажилтан Nasdaq Шведийн одоо юу гэлээ нэг юм Nasdaq-ийн хамгаалтын албанд чөлөө зүгээр юу хийдэг те. Хамгаалтын албанд ажилладаг бишээ. Ер нь бол манаач залуу байгаа даа тий. Манаач залуу байжгаад тэндээсээ мөнгө цуглуулад арилжаа хийдэг болоод 100 сая болгосон ч гэдэг ч юм уу. За энэ хүмүүсийн түүх $5,000-ыг $100 сая болгосон тэгээд $500 сая хийсэн гэдэг түүхүүд нь хаана яваад байгаа юм гэхээр яг бидний арилжаалдаг CFD ч юм уу эсвэл бол энэ хөшүүрэгтэй зах зээл дээр биш байгаад дандаа стокийн зах зээл дээр байгаа тийм. За стокийн зах зээл дээр гэхээр эднэр өөрсдөө хөшүүрэгтэй арилжаа хийгээгүй гэсэн. Дандаа спотоор арилждаг тийм. Гэхдээ энэ нэг юуны зах зээлийг биш S&P 500 дотор байгаад байгаа том юу гэдэг нь large cap зах зээлүүдийг биш дандаа mid cap юм уу small cap тийм. Russell 2000 дотор байгаад байгаа ч юм уу эсвэл mid cap дотор байгаад байгаа энэ офицеруудыг арилжаалдаг. Эднэр өсөлтөө сайн өсдөг. За тэгээд хөшүүрэггүй арилжаа хийгээд энэ дээр нэг эсвэл офицер нар ч амар явдаг учраас тэр өсөлтүүдийг авч ийм хэмжээний мөнгө хийсэн байна. За та нараа өөрсдөө тэр номыг уншсан бол их их офицернууд байгаа даа тийм. За энэ номноос гэлтгүй ер нь бол хүмүүсийн та нарт сонсч ирсэн болвол яг ийм одоо юу гэдэг те Forex-ийн тэр бомтон гэж та нар хизээс сонсч л байгааг л байгаа байхгүй. Ер нь бол их их тэр бомтнууд ч юм уу эсвэл сайтнууд хаана байгаа даа гэхээр хувьцааны зах зээл дээр байгаа. За хувьцаа өөрөө хөшүүрэг байхгүй гэхдээ сайн өсдөг. За нөгөө талдаа фьючерсийн зах зээл байгаа тийм те. Фьючерсийн зах зээл дээр бол их их бас нэлээд олон тэр бомтнууд ч юм уу эсвэл сайтнууд байгаа. За Forex CFD зах зээл болоод ирэхээр чи брокертойгоо арилжаа хийж байгаа учраас брокер чинь тийм баян биш л болвол чамд нэг мөнгө чи өгөөдсөн юм. Тэр юу бол нэлээд хэцүү болчихж байгаа гэж хэлээд байгаа шүү дээ. За тэр нэг зах зээлүүдийн энэ нэг онцлог байгаад байна л да. Энэ нэг ямар зах зээл дээр арилжааж байгаа ямар хүмүүс байгаад байгаа гэхээс ахвал. За энд нэг юу байгаад байна. Нэг хөшүүргийн талаар байгаад байгаа тийм. За энд Charlie Munger гэдэг нэг юуны хөрөнгө оруулагч тийм ч тийм. Warren Buffett-тэй цуг ажилладаг байсан. Тэгээд одоо бол нас орцсон байгаа даа. Нэлээд ухаантай хүн байсан. За энэний нэг quote байгаа даа тийм. Ухаантай хүн ядуурх нэг гурван шалтгаан байгаа тийм. Нэгдүгээр арх байж болно, хүүхэн байж болно, эсвэл бол хөшөөрөг байж болно гэх. За тэгэхээр энэ хүний өөрөө их хөрөнгө оруулагчийн хэлсэн үг. Гэхдээ энд нэг юм утга юу байгаад байна л та. Ухаалаг үг байгаад байна те. За хөшүүрэг гэдэг зүйл байгаад. Leverage. Бид нэр бодохдоо leverage гэдэг зүйл өөрөө айгүй давуу тал болгодог гэж байна. Ягаад гэвэл бид нэр хөшүүрэг гэдэг зүйлийг тайлбарлахдаа яах вэ гэхээр би байгаа мөнгөө илүү их өндөр болгоод тэгээд тэр өндөр мөнгөөрөө одоо юу гэдэг те арилжааг хийгээд би одоо юу гэдэг $1 $500 та дүүцгүүц хэмжээний болгож арилжаа хийж байна. Энэ өөрөө давуу тал болгож байна гэж бодоод тах шиг. Гэхдээ энэ өөрөө давуу тал биш байгаа даа тий. Нэг талаараа харах юм бол хэрвээ яг чи сайн үнэхээр тийм тасралтгүй бүх 90% магадaltaй арилжаа хийдэг байх юм бол энэ бол чамд давуу тал болгох байх. Гэхдээ ямар нэгэн байдлаар хүнд тийм хэмжээний өндөр магадaltaй стратеги зах зээл төр байхгүй учраас энэ бол чамд зөрүүлээд сөрөг тал болж ихэвчлэн орж ирж гэж ойлгохгүй. За leverage гэдгийг юу гэж тайлбарлах вэ гэхээр хүмүүс янз бүрээр тайлбарладаг байх. За CFD зах зээл төр өөрөө leverage брокеросоо зээлж байгаа мөнгө гэж яриад байна. Жишээ брокер ямар нэгэн байдлаар чамд мөнгө зээлээд байгаа юм уу? Эсвэл бол юу гэдэг те нэг юм зээл гэдэг утгаараа яриад байгаа шүү. За энийг би бол нэг сайн цаад явж байгаа утгыг нь бол ойлгохгүй. Брокер одоо чамд одоо юу гэдэг те этгээд мөнгө зээлээд байгаа юм уу? Эсвэл бол
чамайг хурдан шатчихасаа гэж бодоод мөнгө зээлээд байгаа мó гэдэг нь мэддэхгүй л байгаа. За яг юун дээр хөшөөрөхтэй үүсмэл зах зээл гэдэг нь одоо дериватив зах зээл гэж яриад байна. Дериватив зах зээл дээр хоёр төрлийн үндсэн хөшөөрөхтэй зах юу байж болох гэдэг юм. Хөшөөрөхтэй маркет байж болох гэдэг юм. За нэг нь бол options байгаа юм тийм. За нөгөөх нь бол futures гэдэг зах зээл байгаа. За энэ хоёр хоёулаа хөшөөрөхтэй. За options яаж хөшөөрөг үүсгэж байгаа юм гэхээр энд equity options байгаа, futures options гэж хоёр байгаа. Equity options өөрөө нэг ширхэг юу гэдэг 100 ширхэг хувьцааг нэг ширхэг optionsтай дүүцүүлж арилжааж байгаа гэж ойлгодог. Тэгэхээр хөшөөрөхтэй гэсэн үг тийм. За нэг ширхэг options худалдаж авах юм бол яах вэ гэхээр үүсмэл зах зээл худалдаж авах юм бол яах вэ гэхээр нөгөө талд нь 100 ширхэг хувьцаа байгаатай ижилхэн гэж дүүцүүлээд тэгээд сонголтоороо би тухайн хувьцааг авч болно, авахгүй байсан ч болно. За энгийн үгээр бол option арилжааг хийхэд яаж хийдгүү гэхээр би нэг ширхэг option гэрээг худалдаж аваад ирээдүйд хэрвээ энэ хугацаа дуусаад юу гэдэг нь тодорхой хэмжээний хугацаа заагдсан байгаа. Тэгээд тэр хугацаа дуусаад хэрвээ дууссан хугацаанд юу гэдэг нь миний strike price-аас илүү гарах юм бол би тухайн хувьцааг авах эрх надад үүсэж байгаа гэсэн. За энд би одоо юу гэдэг нь Apple-ийн хувьцааг 100 гэдэг ханш дээр аваад тэгээд 100-аас илүү 150 дээр хүрчих юм бол би 150 гэдэг ханш дээр өөрийнхөө сонголтоор Apple-ийн тэр хувьцааг авч болно, авахгүй байсан ч болно. За авахгүй бол би яах вэ гэхээр 100-аас 150 хүртэлх ашигыг би авч болно. Тэгэхээр энэ өөрөө хөшөөрөг гэдэг зүйлийг энэ ч нэгийг харьцах нь одоо юу гэдэг нь нэг ширхэг options гэрээ 100 ширхэг хувьцааг илэрхийлж байгаа гэж тооцогдохоор ярьж байгаа гэж ойлгох гэдэг юм. За энэ нөгөө талд нь нөгөө нэг үүсмэл зах зээл нь болохоор futuresийн зах зээл байгаа. За futuresийн зах зээлийн өөрийнх нь бас нэг leverage гэдэг зүйл байгаа. Гэхдээ энэ өөрөө leverage нь equity options-аас хамаагүй өөр leverageтэй болох гэдэг юм. За жишээлбэл ES гэдэг бүтээгдэхүүн байгаа. Энэ S&P 500 гэдэг бүтээгдэхүүн тийм. За ингээд тооцогдчих. За S&P 500 гэдэг өөрөө 500 Америкийн компани нийлбэр тий. За Америкийн хамгийн шилдэг юу гэдэг хувьцааны компани нийлбэр дундаж үзүүлэлт байгаа. За энийг өөрөө арилжаалах боломж байхгүй учраас яах вэ гэхээр энийг үүсмэлээр арилжаалж болно тий. За үүсмэлээр арилжаалахдаа бид нар futures гэдэг бүтээгдэхүүнийг ашиглаад хээжиж болно. Эсвэл бол хөшөөрөг энэ ашиглаад арилжаа хийж болдог ийм зах зээл үүсгэсэн байгаа. За энэ дээр жишээлбэл одооны S&P-ийн ханш хэд дээр явж байгаа гэхээр 7368 гэдэг ханш дээр явж байна. Энэ өөрөө 50-ийн multiplier гэдэг зүйлтэй гэсэн үг тий. За 7370 гэдэг ханшийг үржих нь 50-ийн multiplier тэгэхээр 368500. За 368500 долларын $500 өртөгтэй нэг гэрээ гэсэн үг тий. За futuresийн гэрээг үүсэхдээ үүсмэлээр үүсэхдээ нэг ширхэг гэрээ 368500. За ирээдүйд хэрвээ одоо юу гэдэг нь те 4 сарын хугацаатай futuresийн ES-ийн гэрээ 4 сарын хугацаатай байдаг. Тэгээд 4 сараар ээлжилж явдаг те. Энэ 4 сарын хугацаа дуусахад яах вэ гэхээр тухайн гэрээг эзэмшиж байгаа хүн нөгөө талаасаа кэш авах боломжтой. Ямар энэ хэмжээний кэшийг бэлэн мөнгийг авах солилцох боломжтой. Тэнгууд алтны гэрээ одоо жишээлбэл юу гэдэг нь те 100 онц алт гэж явж байгаа юм те. За жишээлбэл юу гэдэг нь за 4000 гэдэг ханштай бай гэж бодоход 100 онц алтыг илэрхийлж байгаа. Тэгээд хэрвээ юуны хугацаа дуусах юм бол гэрээний хугацаа дуусах юм бол 2 сараар явдаг үлээ дээ. 100 юуны gold гэж явж байгаа тийм. За 100 залт нь 2 сарын хугацаа дуусах юм бол яг уу гэхээр тухайн 100 залтыг нөгөө нэг тал нь солилцож байгаа гэж ойлгодог. Энэ өөрөө хөшөөрөг гэж ойлгодог тийм. За энэ 365,000-ыг тэгэхээр ч юм уу эсвэл саяны 100 залтны мөнгийг заавал байршуулах шаардлага байхгүйгээр энэнийг 3-аас 12%-ийг байршуулад арилжаа хийж болдог. За энэ 3-аас 12% гэхээр
За 10 за энийг ойролцоогоор 3-аас 12 гэхээр одоо нэг хэдтэй байгаад 11,000 ч арай биш ээ. 30,000 орчим байгаа те. $30,000 нэг маржин байршуулад. За $368,000 чи заавал байршуулад арилжаа хийх шаардлага байхгүй. Энэ хэмжээний бүтээгдэхүүнтэй одоо юу гэдэг энэ хэмжээний үнийн дүнтэй дүүцэх хэмжээгээр юу гэдэг $30,000 чи байршуулад арилжаа хийж болно. Энэ өөрөө чи дэнчин гэдэг зүйлийг байршуулах шаардлагатай. Дэнчин гэдэг нь яах вэ гэхээр хэрвээ ирээдүйд чи энэ бүтээгдэхүүнийг авахгүй ч юм уу авах юм бол энэ юу гэдэг ямар нэгэн гэрээний үүргээ зөрчихгүй тулд энэ маржин гэдэг зүйлийг байршуулах шаардлагатай болно. Тэгэхээр энэ маржин гэдэг зүйлээ байршуулад чи өөрөө баталгаа гаргаж өгч ийн гэж ойлгох гэдэг байна. Нөгөө тал одоо юу гэдэг те ашиггүй байгаад ашгаа чи алдагдaltaй байх юм бол нөгөө талдаа энэ нэг маржин гэдэг зүйлээрээ чамд дэнчин юу гэдэг барьцаа болгоод тавьчихсан байгаад байгаа учраас брокероос чамд ямар нэгэн байдлаар эсвэл юу гэдэг CMA гэдэг байгууллагаас ямар нэгэн байдлаар чамайг энэ гэрээгээ зөрчихгүй гэдэг үргийг биелүүлж байгаа гэж ойлгох. За ийм хоёр хөшүүрэг байж болж байна. Энэ хоёр бол ойлгомжтой. Нэг нь бол яах вэ гэхээр хоёулаа гэрээ, үүсмэл гэрээ. Тэгээд үүсмэл гэрээн дээр юу үүсгэсэн гэхээр гэрээнийхаа ямар нэгэн баталгаа болгож одоо юу гэдэг нь те дэнчин гэдэг зүйлийг байршуулна. За энэ options гэдэг зах зээл дээр юу байршуулах вэ гэхээр премиум гэдэг зүйл өгч байгаа юм те. За премиумаа байршуулад тэгээд энэ чи call гэж тал байгаа, put гэж тал байгаа. Тэгээд call дотроо put дотроо хоёулаа нь нэг талд нь авж байгаа юм байгаа, нэг талд нь зарж байгаа юм байгаа гэрээнүүдээ. Тэгээд премиум гэдэг зүйлийг төлөөд тэгээд тэр арилжааг хийдэг. За энэ дэнчин гэдэг зүйлийг байршуулад арилжааг хийдэг. Энэ ямар нэгэн байдлаар гэрээний үүсмэл гэрээний үнд зүйлийг юу гэдэг үүсмэл гэрээний зааврыг зөрчихгүй одоо юу гэдэг алдагдал хүлээсэн бол тэрийг зөрчихгүй алдагдал гаргахгүй тулд энэ дэнчин гэдэг зүйлүүдийг заавал байршуулж арилжаа хийдэг. За энэ өөрөө хөшүүрэг гэдэг зүйл нь тэгэхээр эндээс өөрөө үүсмэл зах зээл ингээд өөрөө цаанаас үүсчихэж байгаа гэж ойлгох. Тэгэхээр энэ хөшүүрэг гэдэг зүйлийг одоо юу гэдэг нэг талдаа хоёр талдаа эрттэй одоо юу гэдэг сэлэмшиг гэж хэлж болох гэдэг. Нэг талдаа айгүй аюултай, нэг талдаа айгүй боломжийг өгдөг юм шиг мөртлөө нэг талдаа айгүй эрсдэлтэй гэж ойлгох гэдэг. За энэ хөшүүрэг гэдэг зүйлийг өөрөө би одоо харахаар юу гэж харах гэдэг юм гэхээр эхлээд бол айгүй их боломж юм шиг санагдаад байна. Би бага мөнгөөр их хэмжээний мөнгө хийж болдгоо юм шиг харагдаад. Гэхдээ энэ өөрөө хэд их хэмжээний хөшүүрэг болоод ирэхээр яах вэ гэхээр энэ нөгөө талдаа би айгүй хурдан мөнгө алдах боломжтой болчих. Бүх мөнгө алдах боломжтой болчих юм тийм. За спотын зах зээл дээр бол ямар нэгэн байдлаар бүх мөнгө алдах боломж бол байхгүй байгаа шүү дээ. Жишээлбэл за би сток аваад үзчихье тийм. За нэг Apple-ийн хувьцаа авлаа гэхэд 275 дээр нэг шиг хувьцаа авахад энэ хэрвээ тэг Apple гэдэг компани дампуураад тэг болж дуусахгүй юм бол би нэг бүгдийг нь алдах боломжгүй. Тэгэхээр энэ өөрөө ямар нэгэн байдлаар ингэж доошоо явсаар байгаа одоо юу гэдэг те нэг ганцаар зогсоод буцаагаад эргээд их хүртэл би margin call ч юм уу эсвэл ямар нэгэн зүйл болохгүй учраас энэ надад ямар нэгэн зүйл одоо юу гэдэг хэрвээ би энийг хоолт хийгээд барьж л байх юм бол надад ямар нэгэн аюул бол тохиолдохгүй гэж ойлгохгүй. Яг гоо эрсдэлтэй гэхдээ бага эрсдэлтэй. За энэ хөшүүрэгтэй зах зээлийн юу болоод ирэхээр юу гэдэг CFD зах зээл болоод ирэхээр яг үгээр нэг юм сонин хөшүүргээ юугээд нэрлэлцэн дээ тэр чи одоо брокерыг өгж байгаа зээлгээд нэрлэлцэн. Тэгээд тэр зээл нь одоо юу гэдэг нэгийг харьцах нь 500 мянга 2000 ч юм уу те. За энэ нэг талдаа боломж юм шиг айгүй их өндөр боломж юм шиг харагдаад байгаа мөртлөө нөгөө талдаа айгүй их эрсдэлтэй байна. За хэр их хөшүүрэг авна тэр чинээгээр дампуурах магадлал чинь айгүй өндөр байна. За миний харж байгаа нэг юм юу байгаад байна л та. Хүмүүсээс ажиглаж байгаа юунууд байгаа шүү дээ. Айгүй олон журнал үзээд явж байгаа. Эсвэл бол хүмүүстэй ярилцаад явж байгаа. Нэг өөр дээрч тохиолдсон энэ түүх донд нэг юу байгаад байгаа юм гэхээр энэ стратеги гэдэг зүйл байгаа нэ. За энэ өөрөө юу ч хийж болох гээд байна. За юу гэдэг те нэг юм ямар нэгэн сетап ашигладаг. Тэгээд тэр сетап нь ингэсэн одоо юу гэдэг те дэшээ явж байгаа доош яваад дэшээ явсан ч гэдэг ч юм уу нэг иймэрхүү сетапуудыг ашигладаг. Эсвэл бол одоо би өөрөө ашигладаг нь TPO chart байгаа даа те. За энэ TPO chart ч юм уу эсвэл бол ямар нэгэн байдлаар авч зарахтаа нэг зүйлийг ашигладаг breakout стратеги ч юм уу. Тэр ашигладаг сетап стратегиудыг ашиглаж болно те. За энэ сетапууд
гэдэг зүйл дотор ямар нэгэн алдаа бас байж болно. Энэ өөр ажилтгүйч байж болно, эсвэл ажилдагч байж болно. Гэхдээ би эхлээд ойлгохдоо юу гэж ойлгосон гэхээр өөрөө журнал бичиж явж байгаад энэ дандаа сетаптай холбоотой зүйлүүд байгаад би мөнгө олдгүй байна гэж тийм бодолтой байхгүй юу. Тэгээд эхний ээлжинд одоо яг уу гэхээр нэг сетап нь л болохгүй байгаад байгаа учраас би мөнгө хийхгүй байна. Тэгээд би мөнгө алдаад идэх юм байна. Эсвэл бол миний данс шатаад би ч өөрөө айгүй олон данс шатаасан байгаа даа. Тэгээд энэ сетапаасаа болоод эсвэл бол энэ миний ашигладаг түүлээс болоод би ингээд шатаад идэх юм байна. Тэгээд дахиад өөрөө түүл олох хэрэгтэй юм. Техникл үзлээ, өөр юм үзлээ, энийг үзлээ, тэрийг үзлээ гэж баах юмнууд үзээд явж явах хоорондоо эдгээр ерөөс ажилтгүй биш үү гэдэг нэг тийм одоо юу гэдэг итгэл үнэмшил бодоод нэг юм яагаад ажилтгүй ч юм уу эсвэл тэр нэг талаар бодож үзээгүй юм шиг. Тэгээд тэрийг авахж явж байгаад юу болсон гэхээр энд нэг юм leverage гэдэг зүйлийг ерөөсөө архив дурцсан байна. Leverage буюу risk гэдэг зүйл байгаа тийм. За leverage нь асч зүгээр risk гэдэг нэг эрсдэл гэдэг зүйлийг хэтрүүлсэн байна. Тэгээд тэрийгэ бодохдоо юу гэж бодсон гэхээр энэ сетап нь ажилтгүй юм байна гэж бодоод. Гэхдээ яг үнэндээ сетап нь өөрөө ажилтдаг л байсан байгаа байхгүй. Гэхдээ би зүгээр тэрийг ажилуулж мэдэхгүй байсан байна. Тэрийг ажилуулахын тулд надад юу хэрэгтэй байсан гэхээр эрсдлийг бууруулах шаардлагатай байсан. Энэ эрсдэл нь айгүй өндөр байсан гэдгийг мэдэхгүй явуулсан л байгаа даа. Тэгээд эрсдэл нь айгүй өндөр болохоор нөгөө нэг сетап нь юу гэдэг ажлын явд ажилдаг. Тэгсэн чинь тэрийг ажиллуулахгүй одоо юу гэдэг эрсдлээ өндөр тавьсан учраас тэрийг сэтгэл хөөрөлтөд автаач юм эсвэл бол айцтай эрсдэл их байх тусам айц илүү их орж ирж байгаа. Тэгээд илүү тайван биш болчихж байгаа. Тэгээд илүү сандралтай, стресстэй болчихж байгаа. За эрсдлээ нэмэх тусам энд нэг юм болчихж байгаа. Стоп лосс нь айгүй орхон тэгээд типигээ ерөөсө хол явуулж чадахгүй нэ. Энд чинь нэг хол явж чадахгүй ингээд сандралтай замд нь л авч очиж хаачих гад. За энэ өөрөө нэг шалтгаан байгаад. Энэ өөрөө эрсдлийн шалтгаан байна. Хэрвээ надад эрсдлээ бууруулад надад хангалттай хэмжээний олон дахин оролт хийх боломж байсан бол би энэ дээр заавал нэг тэгж нэг юм өнөөдөр зах зээлийн юу гэдэг өнөөдөр л зах зээл арилжаад хаагдах байгаа юм шиг бишээр илүү их холоор удаанаар барьж чадах байсан, илүү их доктортой арилжаа хийж чадах байсан л гэж хэлэх гээд байна. За энэ та нар e-trader-ийн Эрхмээ ахын номыг уншиж ирсэн баг. Тэгээд Эрхмээ ахын номон дээр нэг юм юу байгаа даа. Өөрөө ингээд нэг амар олон төрлийн юунууд хэрэглээд яваад байгаа. Арилжааны арга барилууд үзээл энэ тэнд нэг юунуудыг хараал яваад. Тэгээд өөрийнх нь нэг арайгч нэг мөн ажиллаж исэн юм нь ажиллахаа болсон шалтгаан. За нэг шинэ юм гараад ирэнгუთ дэрэн дээр эрсдлээ нэмждэг байгаа нэ. Эрсдлээ нэмгуут нөгөөх нь ажиллахаа болол. Тэгэл байж байгаа л нэг шинэ юм олонгуудаа нэг сэтгэл нь хөөрөө. За энэ бол одоо яг юу гэдэг өндөр магадaltaй юм олчлоо, 100% магадaltaй юм олчлоо. Энийг л би эрсдлээ нэмээд юу гэдэг зүгээр ашиглая гэх тусам дандаа дансан шатцсан байгаа нэ. Тэгээд өөрөө журнал дээрээсээ хайж явж байгаад энд нэг юм нууц байгаа даа нэ. Тэр нууц нь юу ийсэн гэхээр зүгээр эрсдлийг бууруулах уу. Тэгэхээр би юу гэдэг бас яг энийг өөр хүмүүстэр аягүй их харж байгаа. Өөр дээрээс харсан зүйл байгаад байна л. За энд нэг зүйл байгаа. Эрсдлийг хамгийн сонин зүйл шүү. Эрсдлийг бууруулах тусам энэ өөрөө хүн илүү доктортой арилжаа хийдэг, илүү сайн арилжаа хийдэг, илүү төлөвлөгөөнийхөө дагуу арилжаа хийдэг, сэтгэл хөдлөл бага орж ирдэг ч гэдэг юм уу те. За эрсдлийг нөгөө талдаа өсгөх тусам, өгшөргийг нэмэх тусам энэ өөрөө аягүй гамбл талын болоод ирчихэж байгаа те. Тэгээд хүний сэтгэл хөдлөл аягүй юу гэдэг энэ хэвийн байгаа, тайван байгаа сэтгэл хөдлөл чинь ийм энгийн байж байгаад хоёр тишээгээ савлж эхэлдэг. За савлаад ирэхээр гаргаж байгаа шийдвэр нь буруу болчихж байгаа. Ерөөсөө хүлээж чадахгүй байгаад байгаа, төвчээр муутай болчихж байгаа, юугүй болчихж байгаа те. Типига холч явуулж чадахгүй байгаа. Тэгээд стоп лосс нь аягүй ойрхон гэдэг чинь амар олон стоп лосс хөлтсөн юм сандралтай айцтай болчихж байгаа. Тэр энэ хоёрыг гаргаж байгаа юу гэдэг нэг сетап байж болно. Нэг төрлийн сетап ашиглаад хоёр өөр хүн арилж хийж болно. Тэгээд яг хоёлаа нэг төрлийн сетапыг хоёр хүн яг ижилхэн төрлийн арилж хийж болно. Гэхдээ нэг нь эрсдэл нь өндөр, хөшөөрөг нь өндөр, нэг нь эрсдэл нь бага, хөшөөрөг нь бага байгаа. Тэгэхээр энэ нь ашигтай гарчаад байна. Хамгийн сонь. Энэ дансан шатчихад байна. Яг ижилхэн юм арилжаад байна. Яг ижилхэн сетап ашиглаад яг ижилхэн газар ороод яг ижилхэн газар гарах тийм арилжааг хийсэн ч гэсэн хэн хөшүүргээ нэмсэн, эрсдлээ нэмсэн тэр нь шатчихад чи их мөнгө олохгүй байгаа. Тэр эндээс бид нар нэг зүйлийг анзаарах хэрэгтэй юм шиг байна тий. За юу гэдэг
нэг ямарваа нэгэн зүйл чиний арилжаанд болохгүй байх юм бол чи зөвхөн сетап гэх одоо юу гэдэг те арилжааны тэр нэг юм сонин арга барил сайгаал яваад байдаг те нэг одоо юу гэдэг одоо сүүлийн үед бол бүр нэг сонин нэртэй өөрийнхөө нэрээр нэрлэлсэн чи сетап юу ч явж байгаа шиг арилжааны юу ч явж байгаа шиг те. За энэ олон арилжааны төрлүүд нөхцлүүд хаанаас үүсээд байгаа юм гэхээр тэр хүмүүс чинь энэ одоо юу гэдэг те нэг сетапыг харахтаа энэ бол ажилтгүй юм байна. Эсвэл бол энэ төрлийн арга барил ажилтгүй юм байна гэд нэг хоёр арилжаагаар шууд алдагдал хүлээгээд бодцсон. Гэхдээ тэр алдагдал гэдэг зүйл чинь яг үнэндээ сетаптай чинь холбоотой биш. Энд чинь эрсдэл гэдэг зүйлтэй чинь холбоотой юм шүү гэдгийг бас харж үзэж хэлэх. Энэ өөрөө яг уу гэхээр хэрвээ сетапын ажиллах зарчим байна. Энийг олон дахин хийгээд энд ажиллаж магадгүй, энд ажиллахгүй байгаа, энд ажиллаад, энд ажиллахгүй гэдэг ч юм уу. Энэ ээлжлээд явж байгаа. Нийлбэр дүнгээр энэ ашигтай гарах уу, гарахгүй юу гэдэг зүйл нь өөрөө урт хугацааны дараа олон тохиолдлын дараа гарч ирдэг зүйл байна. Энийг ажилуулдаг зүйл нь юу ах вэ гэхээр риск гэдэг зүйл байна. Чамд риск юу гэх вэ гэхээр олон боломж олгох хэрэгтэй байна. Гихгүйгээр чи юу гэдэг те нэг арилжаанд орохдоо 10% эрсдэл гаргадаг ч юм уу эсвэл 50% эрсдэл гаргачихаар чамд ерөөсөө 2 боломж байна. 2 боломж байчаар энд нэг ороод онцлоо айгүй их мөнгө хийчлээ. Энд нэг ороод бүх мөнгө чинь дараа ч удаа шатах гэдэг. Тэгэхээр энэ нэг юм sequence гэдэг юм байгаа даа те. Sequence-ыг ажилуулах зүйл нь юу байгаад байна гэхээр эрсдэл setup хоёр чинь нийлэх хэрэгтэй байгаа. Тэгэхээр setup гэдэг зүйлтэй дангаар нь найдахаар биш. Эннийх нь ард эрсдэл гэдэг зүйл чамд олон боломж байгаа юу байхгүй юу гэдэг зүйлийг хүн өөрөө асууж үзэх хэрэгтэй байна тий. Тэгээд чи ядаж ирээдүйд 100 арилжаа хийх ёстой тэр боломжийг гаргаад тэр боломжнууд чинь ашигтай ашиггүй гэж явж хагаад нийлбэр 100 арилжааны дараа эн чинь өөрөө нэмэгтэй гарах юм бол энэ сетап энэ төрлийн арга барил ажиллах юм байна гэдэг дүгнэлтэнд хүрэхгүй бол болохгүй. Тэрнээс юуг нэг хоёр арилжаагаар энэ чинь ажилдгүй юм биш үү юм те. За сетапын хувьд ярих юм бол ямар нэгэн байдлаар ямар ч түүл өөрөө тодорхой хэмжээний логик гэдэг зүйл бас байгаа бах. Гэхдээ энийг ажилуулдаг нэг зүйл нь и ахын ном дээр бичсэн шиг и ахын ярьдаг шиг юу байна? Эрсдэл гэдэг зүйл байна. Тэгээ эрсдлийг хэрэг чи бууруулж чадна, хэрэг чамд боломж байна. Төдий чинээгээр тэр чиний ашиглаж байгаа төлөвлөлт чинь ажиллах боломжтой болж болов. За юу байж болох гээд байна те. Сетапын хувьд ярих юм бол за нэг амар юу гэдэг арилжааны тэр арга барилын юун дотор нэг юм сүртэй нэг тийм юу бол байхгүй шүү дээ. Нэг юм за яг нэг юм үлгэрийн хэдэн нэг юунуудыг энэ төлөвлөлтийг хасчих юм бол ерөнхий нэг юм байгаа. Чиглэл гэдэг зүйл байгаа. Чи хэрвээ чиглэлээ дагаад эрсдлээ зөв тохируулж чадах юм бол бараг л чи ашигтай гарах хэмжээнд очиж байгаа байхгүй. Гэхдээ энэ чиглэл гэдэг зүйлийг зөвхөн одоо юу гэдэг за тренд гэдэг зүйл гэсэн үг шүү дээ. Хаашаа явж ийн гэдэг зүйлийг ашиглаа чи мөнгө хийгээд айгүй амархан байна. Нөгөө талдаа эрсдлийг бууруулчих юм бол чамд хамаагүй их бага хэмжээний мөнгө хийн. Гэхдээ тогтмол хийх боломжийг үүсгэж. Тэгээ тэр чи өөрөө арилжааны уул нь бол ганц одоо юу гэдэг те амьд үлдээд мөнгө хийх боломж байгаа юм. Гэхдээ юу гэдэг те чиглэл гэдэг зүйл нь за ингээд бодоод үзчих те. Чиглэл гэдэг зүйлийг чи авлаа. Гэхдээ эрсдэл чинь болохгүй болоо чи ашиг хийхгүй л гэсэн үг гэж ойлгох хэрэгтэй. За нөгөө талдаа чи эсвэл бол эрсдэл чинь бага байгаа. Тэгээд нөгөө нэг сонин төлөвлөд ашиглаад нөгөө нэг юу гэдэг те нэг амар олон төвхтэй нэршилтэй амар олон төвхтэй ойлгомжгүй логик цаана ямар логик шалтгаан байхгүй төлөв ашиглахаар тэр чинь бас ашиггүй гарчих гээд байна л. Тэгэхээр энэ нэг юм setup гэдэг одоо юу гэдэг ашиглаж байгаа түүл тэгээд эрсдэл хоёрыг чинь заавал нийлбэрийн нэг харилцан уялдаа байх хэрэгтэй байна. Тэгжиж setup гэдэг зүйл чинь өөрөө ажиллаад урт хугацаанд чамд одоо юу гэдэг те тэр sequence гэдэг зүйлээрээ олон тохиолдлоор мөнгийг одоо юу гэдэг гаргаж авах боломжтой л гэж хэлэх гээд байна.